За энэнтэй адилхан даваа талаа гэж нөхөр бол энэ Эрдэнэс Монгол компани бол шал хэрэггүй компани татан буулгах ёстой. Жилд бол нэг 150 тэрбум төгрөг Эрдэнэт Багнуур, Шиваава, Оюу толгой дархан хөтлөөс сордог 2% нь авдаг. Бид борлуулалтын орлого юм. Тэгээ 20% нь энэ навчнууд эдээс сууж байдаг. За энэ дөрвөн дараагийн цалин бол сарын 12 сая төгрөг. Багада. Тэгээ би энийг энэ дөлгөөн гэж захирлав шүү дээ. Дөлгөөнөөс чи хэдэн төгрөг цалин авдаг гэж асуусан. Дөлгөөн надад 12 сая төгрөг гэж хэлсэн. Уух эзэнтэй буцхаяатай. Дөлгөөн өмнө нь Эрдэнэс Монгол дэд захирал хийж байгаад наран цогтын үед ажилд орсон, тамгын дараагаар ажилд орсон юм байна лээ. Тамгын захирал заяа. Энэ нөхөр. За тэгэнгүүт энэ дөрвөн зөвхрийг ажилд авахын тулд даваа далаа энэ нь 10 жилийнхаа найзыг авцсан. Ламж өг гэнэ үү? Даанс сүрэнгийн ламж өг гэж. Тэг сонгон шалралт байхгүй. Чи сонгон шалралтгүй авцсан байх гэхээр зарлах гэж зарлж ийн гэд худлаа шаагаад байх юм. Чацгачаа. Би чацгах гэж хэлсэн нэг. Миний чацгал байсан. Би мэддэж баян. Энэ нэг компани байгуулж үзээгүй. Тийм биз дээ. Нэг татвар төлж үзээгүй. Ардын намын улыг доолоож үзсэн. Нэр дэвшнэ гэж баахан худлаа бохорж баян онгороор 20 30 тойрсон би мэднэ. Юу ч хийгүүлээгүй. Тийм зовлон үзээгүй. Кранаар явж байгаа. Ардын намын буйнаар, дарга нарын буйнаар, том дарга нарын буйнаар. Тэгээ энэ нөхөр ингээд үнийг хэлэх гээд очихоор ярьж чадахгүй. Өмнөөс ийм бүтц, ийм журам гэж шаагаад байх. Ялгаа авахгүй ахын чамтай адилхан юм ярив. Энэ нөгөө миний өвчгөрөмтөө та энэ нөхрийг манай Зандан шатар ерөнхий сайд санд болгосноор гаралтай. Би Зандан шатар ерөнхий сайд хэлсэн. Энэ тууцын эдгээр гишүүдийн нэрсээр томилогдсон. Сонгон шалгаруултгүйгээр үүрэг гүйцэтгэгч шааж ягаад нэг шөнөөр худлаа шаагаад 5 хүнээс анкет авсан. 5 хүний анкет нь хэдэн ойр тойрны нөгөө сонгуульд нэр дэвшгэд Эрдэнэ нэг 12 16 онд баахан нэг сул захиалагч аваа шааж ирсэн шүү дээ. Яг тэрэн шиг захиалгын нэг 5 хүн дэвшлээ. Даваа далайг шалгарууллаа. Ингээ хөшгөний ард хуйлдаан болдог. Энэ Цэнгэл төрөмч орооны дарга Эрдэнэс Монголын туудаас давхар цайлаа авч нөгөө Эрдэнэ төлбөрөөс авдаг 2% нь ойролцоогоор 100 тэрбум төгрөгийг эдгээр цайлаа авна. Энэ 35 саяын цайлаа авна. Энэ 10 эдгээр нөхцүүд 12 3 сая төгрөгийн цайлаа авдаг. Сарын бараг 20 шагнал цалинтайгаар. Ингээл 150 тэрбум төгрөг үрээд дуусчих. Энийг л урын устгах гэдэг байгаа байхгүй хараа.